Энэ мансууруулах пропофол гэх эмийг бүхэл бүтэн 180 гаруйда тариулсан гэсэн байгаа. Үнэхээр аимшигтай. За, сайн бацгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ ярилцахаар бэлдсэн сэдв бол Солонгосын алдартай жүжигчид өөрсдийнхөө карьерийг хэрхэн унаасан тухай ярилцгаая. Эхний жүжигчин болохоор UIN. За та бүхэн маань бас сайн мэдж байгаагаа олон драма болон кинонууд нь бол Монголд зөндөө их гарч исэн. Миний бас маш дуртай жүжигчин байсан. За UIN жүжигчин болохоор Солонгостой бол бүр яг жүжиглэлтээрээ хүлээн зөвшөөрөгдсөн топ жүжигчдийн нэг байсан. За ер нь драма салбар, кино салбар гэж жоохон ингээ хуваагдчихдаг. Зарим жүжигчид тэр чигтээ драма салбар руу ордог, зарим жүжигчид тэр чигтээ кино салбар руу ордог. За зарим нь ингээд аль нэгэн дээр нь жоохон амжилт арай муу байх ч гэдэм үү. Харин энэ жүжигчин болохоор аль аль салбар дээрээ маш амжилттай байдаг байсан. Гэхдээ харамсалгаар 2023 оны 2 сарын 6-нд Инчоны нисэх онгоцны буудлын дээрээ цагдаа нарт баригдсан байгаа. За мансууруулах бодисыг олон удаагийн давтамжтайгаар хэрэгт сэжиглэгдсэн. Тэгээ цагдаа нар шууд Инчон дээрээс тосож аваад тэр дорн шууд шинжилгээ хийхээр ингээд өснүүдийг нь авсан байгаа. Үүний дараагаар шууд жүжигчин UIN-ыг ирлөө яваад нэгжлэгийг бол хийсэн байгаа. Янз бүрийн бас өөр төрлийн мансууруулах бодис илэрч магадгүй гэд. За харин шинжилгээнийх нь хариунаас болохоор жүжигчин UIN-ийн одоо сэжиглэгдэжсэн пропофол гэх эмээс гадна кокаин, кетамин гэх төрлийн өөр төрлийн мансууруулах бас бодиснууд илэрсэн нь бол тогтоогдсон. Жүжигчин UIN болохоор 2021 оноос ахуулаад энэ пропофол гэх эмийг одоо Сөүлд байрлах 10 гаруй гоо сайхны эмнэлгүүдээр ингэж ээлжилж очоод тариулсан гэж байгаа. Ямархуу төрлийн мансууруулах бодис юм бэ гэхээр үндсэн зориулалт нь болохоор мис засал эмчилгээний үед өвчтнийг төр хугацаанд унтуулах, тайвшруулах, унтуулж мэдээгүй болгох. За хүнд өвчтнүүдийг сэхин амьдруулах тасагт тайвшруулах зорилгоор ашигладаг юм байна. Тэгээд зөвхөн судсаар тарьдаг, мөн эмчийн заавраар олгогддог. За мөн аюултай тал нь гэх юм бол амьсгал зогсоох эрсдэлтэй мөн донтолд үүсгэх юм байна. Энэ нь яг пропофол гэх эмийг болохоор жүжигчин UIN нийтдээ 180 гаруйда тариулсан гэдэг мэдүүлгийг өгсөн байгаа. За ийм амар хэрэгт холбогдсон хүн бол карьер нь шууд навс унж байгаа. Тэгээд дахиж баг эргэн ирэлт хийж чадах хэсэг нь бол тодорхойгүй. Ер нь яг иймэрхүү хэрэгтэй хар тамхи мансууруулах бодис гэх хүнд гэмт хэрэгүүдэд холбогдсон хүмүүс бол камбэк хийх нь ер нь л худлаа болдог байгаа. За тэгээд тухайн жилдээ яг баригдсан жилээ шүү дээ 2023 оны 2 сард баригдсан жилдээ болохоор баг 4 кинонд тоглож зарим нь нээлттэй хийхэд бэлэн болсон байсан. Тэгээ энэ бүгд нь цуцлагдсан мэдээж тэгээд рекламзаар сурталчилгаа нүүр царайгаар ажиллаж исэн брэндүүд нь бол татгалзаж эхлээд жүжигчний маань карьер унсан байгаа. Карьер нь шууд унаа зогсохгүй маш их үзэн ядалж шүүмжлэлийг бол авч ирсэн байгаа. Тэгээд тухайн үедээ болохоор жүжигчин UIN цагдаагийн газар мэдүүлэг өгөхөөр ирэхдээ дандаа камерын өмнө зогсоод өөрийнхөө буруу хийсэн үйлдэлийг бол хүлээн зөвшөөрч үзэгчид фэнүүд ард түмнээсээ бол маш их уучлалыг гуйж байсан. Мансууруулах бодисны хэрэг нь маш удаан шалгагдаж байгаад сая 2024 оны 9 сард анхан шатны шүүх хурал нь болсон байгаа. За анхан шатны шүүх хурлаараа жүжигчин UIN болохоор хорих ялыг авсан байгаа. Энэ ял авангуудаа шууд Сөүлийн хорих газар руу бол хүргэгдсэн. За тэндээ байж авах хугацаанд дараагийн шатныхаа шүүх хурал бэлдээд сая 2025 оны 2 сард давд заалгах шатны шүүх хурал нь болсон. За энэ шүүх хурлаараа тэнсэн авсан байгаа. Тэгэхээр тэнсэн өгсөн шалтгаанаа болохоор за дахиж эмэнд донтох донтолт нь бол байхгүй болсон. Дээрээс нь хоригдож явах явцдаа болохоор аюул сайн хүмүүжигч байсан. Энийг үндэслээд шүүх ажиллагаар 2 жилийн тэнсэн за 2 сая воноор бол торгох ийм шийдвэрийг гаргасан байгаа. За ингээд 5 сар хоригдсныхоо эцэст сая өнгөрсөн сард бол судлагдаж гарсан байгаа. За UIN жүжигчний талаар хамгийн сүүлийн шинэ мэдээ гэх юм бол 3 сарын 26-наас Солонгосын бүх кино театруудаар жүжигчин UIN-ий тоглосон Сэн Бөө буюу Ялагч гэдэг энэ кино нээлттэй ихээр төлөвлөгдсөн байгаа. За энэ нь болохоор анх 2023 онд Netflix дээр тавигдан Netflix-ээс хийсэн кино байсан боловч жүжигчний асуудлаас болоод хойшилсоор байгаад 2 жилийн дараа кино театруудаар нээлттэй ихээр болсон байгаа. За жүжигчин И Бёнхонтой хамтарч тоглосон. Тэгээ одоо болохоор бүх постэр, трейлерүүд нь олон нийтэд цацагдсан. Гэтэ энэ дунд нь болохоор жүжигчин UIN-ыг бүгднийг нь хассан байгаа. За мэдээж гол дүрийн жүжигчин юм чим кинон дээрээ бол гарах. Тэгээ энийг Солонгосын арц түмэнтэй кино сонирхогчдод яаж хүлээж авах гэдэг нь бас сонирхолтой байна. Тэгээ нээлттэй хийгээд тэрийг нь үзэх хүн байна уу? За эсвэл солонгосчууд тэр хэргийг нь мартаад тэгээ сайн жүжигчин юм чи үзье гэх юм болов. За эсвэл И Бёнхон жүжигчний фэнүүд байгаа учраас киног үзэхүү мэдгүй яг юу болохыг нь бол сайн мэдэхгүй байна. Ямар ч тач бас Монголд энэ кино гарна гэд
трейлер нь бас цацагдсан байсан шиг санагдаж байна. Монголд нээлттэй байвал та энэ киног үзэх үү? За өөрсдийнхөө сэтгэлдлийг доор комментээр бичээрэй. За дараагийн жүжигчин болохоор Сун Хаюн гээд эмэгтэй жүжигчин байгаа. За Монголд болохоор Fight for My Way болон Marry My Husband гээд энэ хоёр драма бол яг зурагтаар гарч ирснийг санаж байна. Тэгээд Солонгос студиогийн Аазда бас нэлээд шууган тарьсан. Ялангуяа сүүлийн тоглолт Marry My Husband гээд энэ кино болохоор бүр амар viral болж байсан. Интернет орохоор л гээл хэсгүүдийг нь хүмүүс катлсан гарч ирж байсан. За дээрэс нь энэ Сун Хаюн гээд жүжигчин маань өмнө нь болохоор аюу тийм гинэн цайлган тий аюу одоо Angel дүрийг бүтээдэг байжгаад энэ кинон дээр болохоор бүр ингэ шал эсрэг одоо зөвүүн дүрийг бүтээсэн. Энэгээр бас үзэгчдээс амар сайн магтаалыг авч яасан. Вау. Тэ энэ жүжигчин бол үнэхээр өөрчлөлтийг хийлээ. Сун Хаюн ямар мундаг байна. Өөрийгөө дахин шинээр харууллаа гэх мэт бол үнэхээр бүр ингэ магтаал юу байж болох тэр бүхтийг авч яасан. За тэгсэн чинь драмаанд дуусаад удаагүй байхад би хохирогч байна гэдэг нэг хүн гарч ирсэн. 10 жилдээ хамт сурж исэн Сун Хаюн жүжигчин болохоор энэ хохирогчийн дээд ангийнх нь сурагч байсан гэсэн. За тэгээ цайны цагийнхаа үеэр болохоор хойтлынхон сургуулийнхаа хойтлын цэцэрлэг дээр дуудаж гаргаж ирээд өөр 2 хүнтэй нийлээд намайг бол цаг 30 минутын турш зодсон. Гэхдээ би тэр зодсон шалтгааныг бол юусэн мэдэхгүй байна. Яагаад ингэж амар зодсон, ямар шалтгаан байсан бэ гэдгийг огт мэдэхгүй зүгээр л зодуулж исэн гэж байгаа. Тэгээд тэгж цаг 30 минут зодуулсных нь одоо шинжилгээ гэх юм бол 4-7 хоногийн турш эмчлэгдэх хэмжээний хүнд хохирол учирсан байна гэд. За энэхүү мэдэгдэл одоо хохирогчийн мэдэгдэл цацагдсны дараагаар Сун Хаюны агентлагаас болохоор энэ худлаа мэдээллээ. Огт тийм зүйл байхгүй гэдэг аль биесны мэдэгдлийг хийсэн. За хариуд нь болохоор хохирогчоос. За энэний одоо намайг ингэж бэртээж зодсныхон төлөө Сун Хаюн албан хүчээр өөр сургууль руу шилжүүлэх болсон. Энэ бол бас нэг нотлох баримтан байна гэсэн. За зөрүүлээд агентлагаас нь одоо сургуулаасаа албан хүчээр өөр сургууль руу шилжүүлсэн ч гэсэн энэ болохоор тухайн одоо хохирогч гээд байгаа энэ хүнтэй ямар ч холбоогүй өөр асуудлаар шилжүүлсэн гэж мэдээллийг болгосон. За үүн дээр нэмээд дахиад энийг батлах гэд хит хитэн хамт сурч ирсэн гэдэг хүмүүс нь бол гарч ирсэн. За тэгээд мэдээж нотлох баримтуудаар бол батлагдсан. Сун Хаюн ч гэсэн өөрөө тухайн хүнтэй холбогдоод юунаас болоод намайг ингэж ботсон юм болоо би ямар буруу зүйл хийсэн хэрвээ үнэхээр буруу зүйл хийсэн бол би ингээ уучлалт гуймаар байна би ингээ холбогдмоор байна гэдэг мэдээллийг бол агентлагаараа дамжуулсан. Гэтэ агентлаг нь энэ хүнтэй холбогдох гэсэн чи ямар нэгэн хариу өгөхгүй байна. За тэгээд бүх мэдээллийг нь тодруулсныхаа дараа буцаагаад одоо мэдээлэл аль биесны мэдээлэл хийя гэж байсан. За мэдээж сургуулийн одоо дээрлэхэлт гэдэг бол маш муухай зүйл. Тэгээ адилхан сурагчдын хүүхэд насаа гоё дурсамжтай өнгөрүүлэх ёстой байтал хин нэгэнд дээрлэхүүлээд шалтгаанаа мэдүүлэхгүй зодуулаад явж ийн гэдэг бол аимшигтай зүйл. Тэгээд энэ хэрэг цацагдаад жүжигчин одоо Сун Хаюн бас л нас унсан. Нөгөө яг дөнгөж драма нь бүүн болж исэн тэрний даваа маш их ингээл одоо дараагийн кинонууд ажлууд орж ирж исэн. Тэгээд бусад одоо шинэ брэндүүдийн нүүр царайгаар ажиллахаар төлөвлөж исэн боловч эднэр нь байхгүй болсон. Тэгээд сая 2025 онд өмнө нь тоглосон байсан драмаар нь цацагдахаар ер нь болж исэн. Гэхдээ бүх хэсгээс нь Сун Хаюныг хассан трейлер интернет нь бол огт байхгүй гэж байгаа. Тэгэд энэ жүжигчин бол одоо ингээд таг нам гүн болцсон. Бүх зүйл нь цуцлагдсан. Одоо яг ямар хуу байдалтай байгаа нь тодорхой бус байгаа. Хэдэн жилийн дараа камбэк хийх яхаа нь л тодорхойгүй. Гэхдээ сургуулийн дээрлэхэлтээр одоо ингээд карьер нь унсан хүмүүс нэлээд хэдэн жилийн дараа одоо өөрийнхөө бурууг хүлээлээ. Инглээ би өнгөрсөн хугацаанд буруугаа хүлээд ийм одоо сайн зүйлсийг хийлээж гэдэг юм. Тиймэрхүү байдлаар бас мэрсээр гарч ирэх тохиолдлууд бол байгаад дээ. Тэгээ Сун Хаюн жүжигчин яах бол та хэд ер нь киног нь үзчихсэн үү? Юу гэж бодож байгаа талаараа бас хуваалцаарай.